За, 3 асуулт байна. Нэгдүгээр асуулт яг энэ онцгой албан дотортой холбоотой асуудлыг засгийн газраас ер нь энэ дээр онцгой албан доторын санал оруулж ирэх эсхийг нэгдүгээр тодруулчмаар байна. Хоёрдугаарт би одоо энэ соролтоор онцгой албан дотор ноогдуулна гэдгийг нэг сайн ойлгохгүй байна. Одоо тийм жишг байдгийг ч юм сайн мэдэхгүй байгаа. Энэ чинь нөгөө никотины агуулмж байт юм уу, никотин миллиграм байт юм уу? Тийм байдлаар энэ онцгой албан дотор ноогдуулдаг юм уу? Соролтоор одоо онцгой албан дотор ноогдуулна гэдэг чинь би бол ерөөсөө ухаж ойлгохгүй байгаа юм л та. Тэгээ энэ дээр нэг тодорхой хариулт авчмаар энэ тийм жишг нь юу байдгийг. Гуравдугаарт энэ бүх төрлийн тамхины татах, төхөөрөмж, дагалдах хэрэгслээр онцгой албан дотор тавьчихсан байна л да. Тэгээ би одоо энийг бас ерөөсөө ухаж ойлгохгүй байгаа юм л да. Одоо архины хундган дээр онцгой албан дотор байд юм уу? Машины дугуун дээр онцгой албан дотор байд юм уу? Тэрнээс бол одоо энэ цахилгаан тамхиг бол татвартай байх асуудлыг бол дэмжиж байгаа юм. Гэхдээ энэ асуудлыг ерөөсөө ухаж ойлгохгүй байгаа. Энэ яаж гаргаж ирэхээрээ ингэж гаргаж ирд юм бэ? Соролт гэдгээ яг яаж тайлбарлаад байгаа юм? Хүн одоо их одоо уушиг том бол арай өөр сорох бах. Манай булган таяа шиг жижиг хүн уушиг том бол арай өөрөөр сорох бах. Та нар ч одоо энэ яаж ингэж гаргаж ирэх нэг шинжлэх ухааны үндсэлтэй юм жоохон гаргаж ирмээр байх юм. Одоо Ганбаатар гишүүн бол 2-3 сорох юм булган таяа гишүүн 30 сорно. Гэхдээ энэ энгийн логиктэй юм яаж ингэж оруулж ирд юм. Ерөөсөө ойлгохгүй байгаа юм л. Тэгээ одоо яхаа машины дугуй одоо машины тэр дээгүүр бүтээдэг бүтээлгэн дээр онцгой албан дотор авах юм уу? Архины хундаг, архины даруулган дээр онцгой албан дотор авах юм уу? Энэ дээр нэг яг тайлбар авчиж тэхүү. Гайл ерхий газрын барааны англи хэлцэн дарга Чимгэрэл. За ганхыг гишүүний асуултанд хариулъя. Соролтоор ерөөсөө онцгой албан татвар дээр нэг жир тодорхойлог байгаа. Миллилитрээр тодорхойлсон ба. Одоо онцгой албан татварын хуулийн төсөл За залруулга хий. Түрүүн бол ажлын хэсгийн гишүүн соролтоосоо хамаарат миллилитр нь бас их бага хэмжээтэй байдаг талаар дурдсан. Одоо бол хуулийн төсөл дээр бол нэгжид ногдох электрон тамхины шингэнд ногдох нэгж 1 миллилитр байгаа. За 2 миллилитр нь бол нэг хайрцагтай тэнцэх юм дүүцүүлсэн байдлаар оруулж ирсэн байгаа. Миллилитрээр тооцогдож байгаа. Шингэний электрон тамхи чи өөрөө дотроо шингэм электрон тамхи Гавь гишүүн тодруулъя. За сандрагсан бол уучлаарай. Би нэг 2 юм тодруулах гэдэг байна. Нэмээд. Энэ гэхдээ юмаа жоохон эсвэл сайн судлаагүй юм уу? Эсвэл сайн бэлдэж орж ирээгүй юм уу? Миллилитргээ шингэн яриад байгаа. Шингэн доторх тэр никотины агуулмж чи өөрөөр гэж болно. Тийм ээ? За одоо архины нөгөө градустай л адилхан байхгүй юу? Энд чинь сожуу гэдэг арх чи 17 градустай байдаг. Монголын арх чинь 40 градустай. Тэгээ тэрийг миллилитрээр тооцох юм бол наа чинь агуулмж нь өөр, тавигдах татвар нь өөр байх ёстой шүү дээ. Тэгээ жишг юм чинь уг никотин байгаад тэр никотиныхаа агуулмжаар яагаад энийг оруулж ирээгүй юм бэ гэдэг нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуулт энэ тамхины дагалдах төхөөрөмжийг дагалдах хэрэгслийг бас зөвшөөрөлт болгоцсон байгаа байхгүй юу? Эн чинь зөвшөөрлийн хуулиараа та нар тэр зөвшөөрлийн хуульд оруулах, зөвшөөрлийн зөвлөөр оруулах гэсэн тэр процесстэй шүү дээ. Энэ өөрөө хууль нь. Тэгээ ингээд хуульд аваад шууд ингээд салбарын хуулиар зөвшөөрөлтөй болгоно гэж орж болд юм уу? Та нар энэ хуулиа судалсан юм уу? Энэ хуулиар бол яг энэ одоо ямар ч зохицуултгүй байгаа электрон тамхины стандарт хэрэглээ одоо татвар гэдэг бүхэл юмыг бид нар судалж орж ирсэн. Тэгээ хуулийн төсөлд бол яг таны дурдж байгаа никотины агуулмж ямар байх вэ гэдэг асуудлыг энэ хуулинд оруулж ирсэн байгаа. Тэгээ бид нар энэ хуулинд бол яг тэр Европын холбооны улсад дагаж байгаа стандарт буюу шингэний хэмжээ түүн дотор агуулгах никотины дээд хэмжээг стандартаар оруулж өгсөн. Тэгээ энийхээ дагуу судлаад татвар дээрээ болвол одоо улс орн бол янз бүр байна. Жишээ нь Израиль бол нэлийн хатуу бодлоготой электрон тамхиг илүү өндөр татвар авдаг. За Англи улс бол арай
зөөлөн аргаар үздэг. Тэгэхээр бид нар бол Англи улсын электрон тамхины шингэн дээр оногдож байгаа тэр никотиных нь хэмжээнээс хамаарат оногдож байгаа татварыг нь дүүцүүлж авч үзэж байгаа. Тэр ийм дүүцүүл орж ирсэн таны хэлж байгаа тэр никотины буюу энэ одоо донтуулах шин чанартай стандартыг нь оруулаад тэрнийхээ дагуу миллиграммаас нь тооцож татварыг нь тооцож оруулж ирсэн гэдгийг хэлмээр байна. За зөвшөөрлийн тухай хуультай холбоотой бол хүндсэн зүйл байхгүй. Бид нар засгийн газраас санал авахад өөр төрлийн одоо зөвшөөрлөлтөй холбоотой санал өгсөн тэрийг нь бид нар хуулийн дээрээ тусгай одоо хасцсан байгаа. Тамхин бүтээгдэхүүн гэдэг юмд одоо тооцогдож байгаа бол угаасаа тамхин бүтээгдэхүүн бол зөвшөөрөл авдаг. Энийхээ дагуу байгаа. Энэ шин зөвшөөрөл үүсгэж байгаа биш. Тамхин бүтээгдэхүүн импортлох, худалдаалах одоо зөвшөөрөл бол бүгдээрэнд нь үйлчлэнэ. Тэгэхээр электрон тамхиг болон шин төрлийн тамхин бүтээгдэхүүн одоо тэр наадаг, эвлээ зажилдаг, инээ тэрэг чинь тамхин бүтээгдэхүүндээ тооцоод ороод ирэхээр угаасаа л байдаг зөвшөөрлийн хүрээнд цэдэгж байгаа учраас зөвшөөрлийн зөвлөлөөс шаардлага авахгүй гэсэн энэ бол засгийн өөрийнх нь санал байгаа. Засгийн газараас ирсэн саналыг харах юм бол энэ ойлгомжтой байгаа гэдгийг бас нэмж тайлбарлая. Тэ хуулийг хоёр өөрөөр тайлбарлаж болохгүй л дээ. Онцгой албан хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэдэг асуудал дээр никотинтэй холбоотой нэг ч үг үсэг алга байна л да. Тэр стандарт гэдэг юм чи хамаагүй онцгой албан яг туссан бэ гэдгээрээ л энэ чинь татвар авах гэсэн. Нэг ёсондоо одоо ингээд экспортоор 500 мл-тэй арх орж ирэхэд 500 одоо граммаар нь хэмжиж татвар авна гэсэн л ийм л хуулийн зохицуулт энэ ч орж ирсэн байгаа байхгүй юу. Энэ чинь градусны зохицуулттай байдаг байхгүй да. Жишээл архин дээр бол машин дээр бол тэр моторын багтаамжаар нь болно. Үний дүнгээр нь онцгой албан татвар ногдуулдаг. Тэр онцгой албан татвар гэдэг маань маш тодорхой тэр хэмжих нэгж нь маш тодорхой байх хэрэгтэй юм аа. Тэр энэ дээр бол тэр чинь алга биш шүү. Тэгээ энийг одоо хэрэг хилцээ хэсэг нь явуучвал тэр ажлын хэсэг энийг анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт дагалдах хэрэгсэлтээр зөвшөөрөлтөй болгоно гэдэг энэ хууль дээр ч юм бол орцсон байгаа даа л да. Тэгээд тэрийг тодруулж сууж байгаа. За та хуулийн төслийн 6-гийн 7-гийн 2 дээр харах юм бол энэ никотины агуулмжийн талаар байгаа. Тэгэд онцгой албан татврын тухай хууль дээр харах юм бол янжуур тамхины никотин байд юм уу таарын хэмжээнээс хамаарат ийм татвар байна гэсэн юм бол байхгүй. Энэ бол өөрөө стандарттай тамхины хяналтын тухай хуулийн дээр үндсэн хуулийн дээр байдаг. Үүнийхээ дагуу татвар авдаг. За тэгээд тамхины тухай хуулийн дээр энэ стандартууд байгаа. 6-гийн 7-гийн 2 дээр харах юм бол электрон тамхины шингэний хэмжээ 2 мл-ээс цэнэглэх шингэнийг 10 мл-ээс ихээр савлах, шингэндэх никотины агуулмж 20 мг 20 мл-ээс их байхыг хориглоно гэдэг энэ стандартыг оруулсан. Энийхэн дагуу одоо ийм стандартын дагуу татвар гэж байгаа. Янжуур тамхины хувьд ч гэсэн бид нар никотины хэмжээ, таарын хэмжээ бүгд стандарттай. Энийхээ дагуу онцгой албан татвар дээр тэр хэмжээгээс хамаарахгүйгээр татвар оногддог. Тэгэхээр энэ бол нэгдсэн зохицуулалт архитай бол зүрлэхгүй архи бол өөр төрлийн одоо бүтээгдэхүүн тамхин дээр бол ийм байгаа учраас энэ стандартын дагуу онцгой албан татврын бичлэлт хийгдэж орж ирсэн байгаа. Энэ дээр бол хинч марахгүй байх гэж бодож байна. За төхөөрөмжийн хувьд бол ингэж байгаа. Төхөөрөмж бол өөрөө энэ төхөөрөмжгүйгээр энэ тамхин бүтээгдэхүүнийг хэрэглэх ямар ч боломжгүй одоо тийм бүтээгдэхүүн учраас салшгүй нэг хэсэг гэж үзээд энэ тамхи болон тамхин бүтээгдэхүүний угаасаа тодорхойлолтод ороод ирээд байгаа байхгүй юу. Тэгэхээр тамхин бүтээгдэхүүн чинь өөрөө тусгай зөвшөөрөл авдаг болохоор энэ шинэ тусгай зөвшөөрөл гэж үзэгдэхгүй байгаа. Одоо байгаа тусгай зөвшөөрлийг хүрээнд шийдэгдэх асуудал байгаа юм. За тэгээд тэр тамхин бүтээгдэхүүний төхөөрөмжөөс татвар авах уугүй юу гэдэг асуудал дээр бол мэргэжлийн байгууллагууд олон төрлийн саналууд өгсөн. Одоо мэдээж ажлын хэсэг бол ажиллаж байгаа байх. Гэхдээ энэ бол зөвшөөрлийн хууль бол зөрчил асуудал биш. Тамхин бүтээгдэхүүний тодорхойлолттой ороод ирж байгаа учраас зөвшөөрлийн хууль зөрчигдөхгүйгээр одоо байгаа зөвшөөрлийн хэмжээнд орж ирж байгаа асуудлаа гэдгийг бас ойлгосоо гэж бодож байна. За зөвшөөрлийн хуулиас та бүхэн хэлвэл салбар хуулиар зөвшөөрлийг задлах нэмэх хориотой. Та энийг 72-ийн 3 гэдгээр тамхи татах төхөөрөмж дагалдах хэрэгсэл гэдэг шинэ зөвшөөрөл нэмсэн байгаа даа. Тэгээ энийг ажлын хэсэг дээр анхаарна үстэй. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал энэ стандарт гэж яриад байгаа юу гэж харлаа л да. Тэгээ таны ярьж байгаас эсрэгээр бичигдсэн байгаа даа. Та өөрөө анзаарвал шингэндэх никотины агуулмж 20 мг-аас их байх гэж хэвчсэн байна. За тэгвэл хориглож байгаа юм болвол малгай чаана юм дээ тэгт. За тэгэхээр ингээд яг нөгөө энэ таны өргөн барьсан энэ хуулийнхаа энэ татврынхаа юуг ингээд бодоод үзэхээр цахилгаан тамхи одоо хэмжээ нь бол 2 мл-ээс ихэхгүй байна гэсэн байна шүү дээ. Тэгээ адилтгаад ингээд бодоод үзье гэж бодохоор
янжуур нь за нэг 10,000 төгрөг байх юм байна. Нөгөөх нь ингээ бүх юм нийлэхээр нэг 125, 150 мянга орчим болох гэдэг л да. Тэг яг энэ оногдуулж байгаа давтрыг ингээ харах юм бол та Цахилгаан тамхи бити тат, янжуур тат гэж гэсэн л одоо агуулгатай надад л уншигдаад байна л да. Тэгэхээр яагаад ингэж янжуур нь арай бага, энэ арай өндөр гэдэг байдлаар давтар юуг нь оногдуулсан. Нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуулт зөвшөөрлөө хуулиар та дагалдах хэрэгслээр яг зөвшөөрлөлтөө болгосноороо ингээд тэр чинь нөгөө оруулж ирэхэд нэг зөвшөөрөл шаарддаг. Зархаж бас дахиад зөвшөөрөл хэрэгтэй болдог нөгөө ингээд нэг хөшүүрэг хэрэглэх байдлаар хүн сурталыг хэрэглэх байдлаар одоо яг та Цахилгаан тамхины хэрэглээг жоохон багасгая л гэж бодсон юм шиг байна л да. Гэхдээ эн чинь хор хөнөөлөө бодвол бид нар аль альнийг багасгах хэрэгтэй юм шүү. Яг одоо ингээд уншихаар тийм янжуура тат Цахилгаан тамхиа бити татл гэж надад уншигдаад байна л. Зөвшөөрлийн тоог нэмэгдүүлсэн байна. Давтрыг нэмэгдүүлсэн байна. Тэгээ одоо энэ наалт арьсан дээр нааж хэрэглэх зориулттай никотин дээр 30% гайлын давтар ноногдуулж байгаа юм л да. Энд чинь нөгөө эмчилгээний зорилгоор уг нь 50-наас гарах зорилгоор ингэж нааж маадаг биш үү? Би одоо ингэ буруу ойлгоод байна эсвэл. Тий. За. За ганх гიშгнээ хуулиудаа бүхлээр нь бас харчаарай гэж хэлмээр байна. Нэгдүгээр зөвшөөрлийн тухай хууль дээр бид нар шив шин төрлийн ямар ч зөвшөөрөл үүсгээгүй байгаа. Дагаж орж ирж байгаа хууль дээр зөвшөөрлийн тухай хууль байхгүй. Шин төрлийн зөвшөөрөл ерөөсөө байхгүй юу? Тэгэхээр ч одоо ингээ электрон тамхи байд юм уу халаадаг тамхи чинь төхөөрөмжтэйгээ орж ирдэг. Энд чинь өөрөө тамхин бүтээгдэхүүн гэдэг. Тамхин бүтээгдэхүүний зөвшөөрөл одоогийн хуулийн дээр байгаа. Шин төрлийн ямар нэгэн нэмэлт зөвшөөрлийг бид энэ хуулиар ерөөсөө үүсгээгүй. Та дагаж орж ирсэн хуулиудаа хар л та. Тамхин бүтээгдэхүүн гэдгээр энэ бүтээгдэхүүнүүд орчиж байгаа маа. Зөвхөн төхөөрөмж одоо оруулж ирэх гэж байгаа бол өөр төрлийн тусгай зөвшөөрөл байна гэдэг юм ерөөсөө байхгүй. Хуулиа бас үзээрэй. За хоёрдугаарт бол бид нар тэр стандарт бол ихгүй байна гэдэг дээш малгай дээр хориглох заалт байгаа. Та шигтгсэн хувилбарыг харах юм бол энэ бол дээд стандартаа. Тэгэхээр буруу харсан байна гэдгийг хэлмээр байна. Гуравдугаарт наадаг гэд одоо ингээд бусад төрлийн айгүй энэ тамхины бүтээгдэхүүнүүд чинь их шинэ олон төрлийн хэлбэртэй болоод байгаа юм билээ шүү дээ. Зажилдаг илгэн, яадаг илгэн бүр бидний нөгөө одоо хуулиа хойноос нь гаргасаар байтал дараагийн юм гараад ирдэг. Тэгээ тэр болгоныг бид нар тамхин бүтээгдэхүүн гэж одооноос үзээ зохицуултанд оруулахгүй болвол дахиад жилийн дараа ийм шин төрлийн юм гараад иржээ гэдгийг одоо дахиад хойноос нь явах. Тэгэхээр бусад төрлийн тэр тодорхойлолт дээр дээдэр болвол ийм бүтээгдэхүүнүүдийг оруулсан байгаа юм. Тэгээ та тэр нөгөө тамхин бүтээгдэхүүн гэдгийн тодорхойлолтыг харах юм бол тамхинаас гарах зориулттай нөгөө тэр чин зориулттай эмнэлгийн хэрэгсэл тэр бүтээгдэхүүн бол өөрөө цаанаасаа тийм зориулттай гэдгийг зөвшөөрөгдсөн эд байдаг. Тэрнээс бусад тэр зажилдаг байна уу, өөр нааж энэ мэндээсээ никотин авдаг байна уу те? Ийм төрлийн бүтээгдэхүүнийг бид нар тамхин бүтээгдэхүүн гэж үзнэ. Ийм болохоор бид нар гайлын албан татвараа авнаа л гэдэг юм байгаад байгаа. Тэгэхээр тамхинаас гарах эмчилгээнд зориулдаг цаанаасаа certified одоо юу гэдэг энэ бүтээгдэхүүн бол тамхины тодорхойлолтод бол ороогүй байгаа. Энийг бол холих болвол ямар ч одоо хэрэгцээ шаардлага байхгүй ийм байгаад байгаа гэдгийг нэмэлтээр тайлбарлая. Гаавыг шон тодруулъя. Яг энэ зөвшөөрлийн юуг бол та салбар хуулиар нэмэгдсэн байгаа тийм шүү дээ. 72-ын 3 гэж зүйл заал нэмэгдсэн байна. Би одоо эсвэл буруу хараад байна уу? Нэгдүгээр асуудал, хоёрдугаар асуудал би нэг юмаа ингээд логикт сүмөрөө байл та. За сүмөр тамхиг за давтрын айлах сүмөр өндөр байлгая. Цахилгаан байна уу? Тэр янжуур байна уу? Гэхдээ одоо шил архин дээр рүүнхэн дээр онцгой давтартай болгоод рүүнхэн дээр тусгай зөвшөөрөлт болгоно гэж юу гэсэн үг юм? Яг л тэрнтэй адилхан зүйл шүү дээ. Рүүнкээр би цай уудаггүй. Хүн ер нь рүүнкээр цай ууд юм уу? Архил уудаг үстэ. Тэгэл тэрэн дээр онцгой давтартай болгоод тусгай зөвшөөрөлт болгохтой л адилхан зүйл байхгүй да. Сүмөрний жоохон логиктэй баймарх юм. Мэдээж хэрэг тэр шингэн орсон бол тэр цахилгаан тэр хэрэгслээс бол тэр онцгой дотор авах нь зөв. Гэхдээ тэр нэг дагалдаг энэ дотор чинь одоо шил никотин байхгүй шүү дээ. Жишээлбэл те. Энэ дотор никотин байгаа. Эндээс бол онцгой дотор авах хэрэгтэй юм. Тэгээ энийг одоо онцгой дотортой болгоод тусгай зөвшөөрөлт болгоно ч яг юу гэсэн би энэс эний чинь ойлгохгүй байгаа байхгүй да. Номын чимэг шүү. За үлээ. Жишээлж ярьж штэ. Машины дугуйг одоо тусгай зөвшөөрөлтөө болгоод За ганхыг гүшүүнээ би ч гэсэн тодорхой тайлбарлая те.
та архитай өрөнгөтэй яагаад дүүцүүлээд ах шиг байна. Гэхдээ архийг уудаг дээрээ тулгарх юм бол өрөнгө байна уугүй юу хамаагүй шилээр нь нуун ийм аяганд хийж уун бөглөөнд хийж уун те тэрийг олон янзаар хэрэглэх боломжтой. Тэгтэл тамхиг байна штэ. Энэ шингэн тамхиг, халаадаг тамхиг тэр төхөөрөмжгүйгээр хэрэглэх ямарч боломжгүй. Тэр төхөөрөмжийг зөвхөн тамхиг дотор нь хийгээд хэрэгэлдэг. Тэгэхээр архины өрөнгөийг өөрөөр хэрэглэж болно. Архийг өөр савнд хийгээд ууж болно. Тэгээд тэр чигээр ч уучж болно. Тэгтэл тамхиг тэр нөгөө төхөөрөмжөөс салгаж хэрэглэх боломжгүй учраас дагалдах хэрэгсэл буюу салшгүй хэсэг гэж үздэг юм аа. Олон улсын одоо стандартаараа тэгж үзэж явж байна. Тийм бодлого байна. Бид нар энийг чинь бий зохиож байгаагүй шүү дээ. Олон улсын асуудлуудыг бид нар судлаад ингээ харж байгаа. Тэгэхээр энийг нөгөө өө хайх гэсэн юу тий одоо би чинь бүтэн 1 жил одоо энэ янз бүрийн одоо гүтгэлэгт дайруулж байгаа шүү дээ. Гэтэ би үр хүүхдүүдийнхээ төлөө хийх ёстой 10 хэдэн жил хийж чадахгүй байгаа юмны төлөө бид нар яах гэж энд орж ирсэн юм. Ард түмнийхээ төлөө энэ нийтийн ашиг сонирхлынхаа төлөө л ажиллах гэж орж ирсэн шүү дээ. Хийх ёстой гэж зүтгэж байгаа. Энэ гүтгэлэг үнэхээр одоо хүний хувьд бол тийм таатай бол биш. Хаанаас ирж байгааг ч гэсэн би мэдж байгаа. Хэдхэн тамхи импортлагч, веб импортлагч монопол компаниуд байдаг. Улс төрд бас нөлөө бүхий хүмүүс байдаг. Улс төрчтэй холбоотой байдаг. Тэрүүгээрээ янз бүрийн ховж тараадаг. Сошиалоор баахан мөнгө төгрөгч нүддэг. Тэгээ өөлөх юм ингээд хийх юмыг ингэж бол хийхгүй та нар нэг жоохон том зургаар нь харчаач тээ. Засах юм байвал мэдээж энэ 126-гийн асуудал засаад орж ирж болно. Гэхдээ том зургаараа бид нар энэ үр хүүхдэд хамгаалах юмаа бид нар хийх ёстой. Зөвшөөрлийн хууль дээр би 72 гэдэг зүйл манай хуулийн дээр байхгүй та хаанаас юу хараад байгааг би ямар салбар хууль дээр байгаа юм. Говь гишүүн тодруулъя. Үгүй яг хоо энэ архин дээр рүнкэд ярьсан ингэж л ойлгол тэрийг ингэж яриад байгаа шиг бол архийг янз янзаар ууж болно гэж. За одоо жишээл машин онцгой татвартай. За тэгвэл тэрнээс салгаж аваад ууг нь онцгой татвартай болгоод тэгээд тусгай зөвшөөрөлтөй болгоул энэ логикгүй би логик үндэслэх чинь л яриад байна шүү дээ. Тэгвч би энэ чинь эсвүүцэж байгаа юм алга. Би зүгээр ажлын хэсэгт энийг анхаараарай гэж байгаа. Анхаараарай гэж. Баяшин тэгээд дуугийн салгаад дээр нь маш юу л ундаг дугуйнд хийх юм уу? Тэрнтэй л ялгаа байхгүй л логик яриад нь шүү дээ. Үгүй хортой байж болно. Тэгээ яагаад янжуураас тэгвэл их байгаа. Яагаад энийг адилтгаад ингээд бүгдийг өсгөчихгүй яасан бэ? 10 дахин их байж шүү дээ. Тэгээ чи ерөөсөө манай хүүхдүүдийг янжуур тамхи татаал гэдэгтэй логик яг адилхан биш шүү дээ. Энэ хоёрхан логик л юм асуулаа. Тэгэхээр та уурлаад ах юм. Би ерөөсөө уурлуулах юм хэлсэнгүй. Энийгээ та нар ажлагчтай ярилцаарай. Ийм зүйл анзаарэгдэж байна л гэж би хэлж шүү дээ. Тэр онц төр тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуултыг та нар анхаараарай. Би өөрөө зөвшөөрлийн хуулийг боловсруулж бичсэн хүн. Батлуулсан хүн. Зөвшөөрлийн салбар хуулиар зөвшөөрлийн тоог нэмхийг хориглосон байдیں۔ Нэмхийн тулд хяналтын сонсгол хийдیں۔ Тэр юмнууд процессуудыг хийгээгүй. За одоо тэгээ энэ тусгай зөвшөөрөл болон энэ тэр онцгой татвар дээр таныг энэ асуудлууд дээр анхаараарай гэхээр бухимдаад. Яагаад гэхээр энэ чинь нийлбэр дүнгээрээ тооцохоор цаглаан цаг нь хамаагүй өндөр болоод янжуур нь хамаагүй байгаад шүү дээ. Адилхан тэгвэл бүгдийг өсгөлдөө 100 хэдэн мянга болголтой адилхан. За төсөл санаачлагч номын шимэг гişүн. Ууралсан ч малгалдаа таныг одоо жишээ авахаар нь би ч гэсэн бас ингээд жишээ авал танд ойлгуулчих гал үг нь зүтгээд тахгүй. Тэгээ дугуйны жишээ хардаа та эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүн онцгой албан татвар арх тамхи бензин дээр тавигддаг байхгүй юу? Машины онцгой албанд очиж өөр зорилготой. Тэгэхээр тийм болохоор та машиныг тамхитай харьцуулах чинь айгүй утгагүй байхгүй юу да. Тий. За наран туянаараа гişүн. За энэ За миний юу яах вэ? За тэгвэл би шинээр За энэдрийн микрофон. За судлаач Ганбат байна. За нэгдүгээрт энэ зарчмын зөрүүтэй энэ маргаан бол өрнөхөнд угаасаа зайлшгүй асуудал байсан. За энэ дэр нэг товчхон тайлбар хэлээ. Нэгдүгээрт энэ хуулийн яг үндсэн гол зорилго нь тамхиг хориод эсвэл тамхиг аль нэгэн байдлаар ялгууртайгаар татвар оногдуулаад ард иргэдийн нуруунд дээр дарамт өгөх гэж байгаа асуудал бол биш. За судалгаагаар авч үзэхэд тамхины үн нэмэгдсэнтэй холбоотойгоор 21 наснаас дээш буюу худалдаа авах чадвартай хүмүүсийн тамхи гарах асуудалд бол тодорхой нөлөө бараг л байхгүй. Харин
шинээр тамхины хэрэглэгч болох хүмүүст дарамт учруулж өөрөөр хэлэх юм бол шинээр тамхичин үүсэхгүй байгаад энэ татврын зорилго оршиж байгаа шүү гэдгийг нэгдүгээр тайлбарлая. Хоёрдугаарт нөгөө зөрүүтэд гараад байгаа гэж байгаа шүү дээ. Зөрүүтэй гараад байгаагийг нь хэмжээгээр нь зохицуулж өгье. Тухайлх юм бол өнөөдөр байгаа 50000 төгрөгийн тамхиг би 5 өдөрт нэг ширхгээр нь худалдаж аваад 30,000 төгрөг төлөх үү? Эсвэл энэ зааж өгсөн нөгөө нэг 10 мл гэж яриад байгаа тийм ээ. Энийгээ би 30,000 төгрөгөөр аваад 5 өдөр татах уу гэдэг нь сонголтын альтернатив сонголтын асуудал үүсгэж байгаа шүү гэдгийг та бүхэн анхаараарай. Номин чимэг нарын 76 гишүүнээс өргөн барьсан тамхины хэлтийн тухай хууль мөн биз дээ, тий? Тэгээ энэ дээр 5-ын 7 дугаар зүйлийн 7-гийн 3 дахь хэсгээр тамхи татах төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, тамхи татах төхөөрөмж, эд анги үйлдвэрлэх, худалдах, импортлоход энэ хуулийн 7-гийн 1, 7-гийн 2 дугаар зүйл нэгэн аль үйлчлэнэ гэд жишээрлэг 3 задлалсан байгаа байхгүй юу? Та ингээд юм ярихаар үгүй тийм байхгүй л гэдэг юм. Би одоо цагаан дээр хараар бичсэн юм л ярьж байгаа. Зөвшөөрлийн хууль та зөрчсөн байна гэдэг асуулт ярьж гэсэн. Тэгээ энийг ажлын хэсгтэрээ та бүхэн энийг янзлаарай. За хоёрдугаар асуудал тэр нүдний шилтэй хим технологич гэсэн үү? Хим юу гэлээ ямар мэргэжилтэй өнгөл гайлах гэсэн үү? Тэгээ би сая ингээд нэг жоохон гайхаад байгаа юм нь юу гэхээр айл айлынхаа давтар нь өндөр байх хэвээр айл айл нь чи хор хөнөөлтөө. Тэгэд шингэн тэр татдаг заглагаан тамхиг хор тавдар үүсгэгчээ гэж сая ярьчлаа л да. Тэгээ би эрүүл мэндийн яамаас юу асуух гэдэг юм хэрэг энэ тамхи татсантай холбоотойгоор энэ хор тавдар хичнээн тусдээ зүрх судасны өвчнөр хичнээн үхтээ хор тавдар хичнээн үхтээ яг бодис судалгаа байна уу? Эсвэл янжуур тамхи татхаар хор тавдар тусдаггүй юм уу? Одоо эн чинь ингээс үлдээ хараад байсан чинь нөгөө шингэний татхаар хор тавдар тусдаг, энийн татхаар хор тавдар тусдаггүй гэдэг ийм ойлголт өгөхөр тэр эрхэм ярьчлаа л да. Би тэгээ мэдэхгүй ямар мэргэжилтэй хүн бол гайхаад мэдэхгүй асууж байгаа юм шүү. Нэгдүгээр асуу. Тий. Үгүй тэр сая эмхтэй. Тий, нүдшилтэй эмхтэй. Тэгээ ингээ тэгээ хоёрдугаар асуудал татвар ноогдуулахдаа никотин хорт агуулмжийн хэмжээгээр нь буюу никотины миллиграммаар нь тэр таарэ миллиграммаар нь за үнэхээр тэр шингэн тамхит нь биед хортой тэр хар туглаг муглаг сая яриад байгаа энэ асуудал байдаг. Тэр хорж болно шүү дээ. Тэр шингэн тамхит нь ийм бодис агуулж болохгүй гэд хорж болно шүү дээ. Яагаад хортойгийн мэдсээр та нар зөвшөөрөх гэдэг. Тэгснэ энэ нь болохоор ингээ илүү хортой юм аа гэдэг юм. Тэгсэн мөртл эрүүл мэндийн яам үгүй маа гэдэг байгаа байхгүй. Гэхдээ та нар одоо бид нар тархиар наадах болчихлоо доо. Хортой юм бол яг тэр хоруудах дээр нь татрыг ноогдуулдаг. Тэ? За бүр ингээд илүү хортой юм байвал тэр энэ хоригддог. Байх ёстой шүү дээ энэ хууль чинь. Бид нар одоо ингээ хүүхд энэ тамхиг татчихгүй гэдэг санаа зовж байгаа бол янжуурыг яагаад татгаж шүрх гэдэг. Адилхан л үнэтэй байх хэрэгтэй шүү дээ. Зарчмын асуудал ярихад илт ингэж худлаа ярьж энэ чи бидний тарихаар наадаж болохгүй шүү дээ. Тэр эмэгтэй би одоо ямар албан тушаалтай гэсэн тэ. За. Номын чимэг гişүү хариулъя. Тийм, ганхыг гişүнэ би энэ битсэн хуулиа мэдж байгаа. Энэ дээр ямар ч нэмэлт шин төрлийн тусгай шүүрэл үүсгэхгүй байхгүй юу та? Зөвшөөрлийн тухай. Үгүй ээ. 7-гийн 2-ын 3-аар угаасаа энэ төхөөрөмч нь тамхин бүтээгдэхүүнтэй байгаа болохоор 7-гийн 1-гээр тамхи импортлох тусгай зөвшөөрлийг хүрээнд орж ирнэ л гэдэг ийм заалт байхгүй юу? Ерөөсөө л энийг хэлж байгаа юм. Тэрнээс зөвшөөрлийн тухай хууль ерөөсөө зөрчөөгүй, шинээр гаргаагүй ийм байгаа. Засгийн газраас ч гэсэн ийм санал ирсэн. Жинхнээсээ зөвшөөрлийн тухай хууль зөрчөөд ороод ирсэн асуудал чинь тэр скутерийн хуулиас шинээр зөвшөөрлөхгүй тий. Тэгвэл тэрийг болоод бид нар санаачлагчийн хувьд ажлын хэсгээр ажиллахгүй. Тамхины хуулийн дээр бол шин төрлийн тусгай зөвшөөрөл ерөөсөө бий болохгүйг. Тамхин бүтээгдэхүүний тусгай зөвшөөрөл нэг л бүтээгдэхүүн нэг л тусгай зөвшөөрөл байгаа. Энийхээ л дагуу орж ирнэ гэдэг л юм байхгүй юу та. Тусгай зөвшөөрөл ерөөсөө шинээр үүсгээгүй. Энийг чинь би тэгсэн зөвшөөрлийн хууль дээр ажиллаж исэн мэдэн штэ. Та энэ дээр яачаараа. Тэгээ үнэхээр одоо тэр буруу ойлгохоор юм байгаа бол ажлын хэсэг харчин тэрээс зөвшөөрлийн хууль зөрчин шинээр үүсгэж байгаа юм ерөөсөө байхгүй гэдгийг бас давтаж хэлье гэдэг. Авч тодруулъя. За сайн зэрэг гишүүн энд ороод ирсэн. Би сайн зэрэг гишүүнийг энэ тэгээд 5-ын 7 дугаар зүйлийг хараатгаар гэж байгаа. Энэ араа зөвшөөрлийн хууль дээр даслал болгоноор шинэ зөвшөөрөл нэмэгдэг байхгүй юу та?
даслал болгоноор. Тэгээд энэ зөвшөөрлийн хууль дээр ирэх аваагүй мөрт аливаа номоо төр айж гараа. Зөвшөөрлийн хуульд хүндэлт хийгээгүй зөв салбарын хуулиараа 3 зөвшөөрөл нэмчихэж байгаа байхгүй салбарын хуулиар. Эн чин гайлынх нь байна уу? Хин чимэд сүр энэ дэр надад тайлбар өг одоо. Гайлынх нь болохоор салбар хуулийн барилдагч юм байдаг, зөвшөөрлийн хуулийн бариа явдаг. Одоо энэ хараа ингээд дараа нь зөвшөөрлийн хууль ингээ явангууд нийгмийн итгэл нь 300 зөвшөөрөл чи 1000 зөвшөөрөл болдог шалтгаан чи энэ байхгүй юу? 3 зөвшөөрөл салбар хуулиар нэмсэн асуудлаа нэмээгүй гэж ярьж байгаа. Сайн чи 5-ын 7 дугаар зүйлийн 7-гийн штрих 2-ын 3-ыг хараатгаач. 7-гийн штрих 2-ын 3-ыг хараатгаач. Би одоо энэ хуулийг чинь одоо бичлэлсэн, боловсруулсан, батсан хүн байхгүй юу? Битгий ингэж удлаа ярил л да. За эн чинь ингээд жоохон ер нь асуудалтай болох гээд байна л да. Чи одоо Казахстанд үйлдвэрсэн янжуур одоо ингээд зах зээл дээр хамгийн хямдхан болоод энэ 10,000 төгрөг дотор байх юм байна. Тэгээ бус нь ингээд бусад оронд үйлдвэрсэн янжуурч тэр за янжуур нэг 17,8 болоод за цахилгаан тамхин 170-80 мянга болох юм байна л да. Одоо энэ дээр дахиад гайлын дотор ингэж байгаа юм шүү дээ. Саний яриадсан дүнгууд тэр. Gaйл болон гайлын энэ чи 30% болгож байгаа юм шүү дээ 5%. Тэгээ эн чи ингээ одоо Евразийн хилцээр л одоо ингээ буцаад бид нар яагаад чиний Евраз руу энэ тамхин бүтээгдэхүүн оруулсан би одоо эдрийг чи гайхаад болохгүй. Тэгээ одоо энэс чинь болоод яах юм тэгээд ус даяараа ингээд нэг хямдхан Казахстан тамхи татдаг. Тэгээ бусд нь ингээд чигтэй хүнтэй юмнууд татдаг. Тэгээ Казахстан тамхи нь одоо хор хөнөөл багтаа бус нь одоо их л хор хөнөөлтэй гэдэг л ийм л одоо логик гарч ирдэг шүү дээ. Эндээс харах юм бол. Тэгээ энэ одоо энэ засгийн газраас өргөн барих чаа хуулийн төсөлтөөгөө энэ жоо баг яг энэ давтрын хэсэг нь бусад энэ юмудаа ингээ явуулчаад яг энэ давтрын хэсэг нь тэрнтэйгээ хамтдаад явахгүй энэ чинь төсөө их л замраагүй юм болох нь дээ. Тэгээ уг нь бол бид нар чи энийг нэг хяналтанд оруулаад зүв болгомоор байдаг. Тэгээ ингээ яалчгүй ингээд нэг олон талаас ингээд олон салаа хилцээрч орж ирээл хуулиудч орж ирээд ингээ их л замраагүй юм болох. Тэгээ сангийн яам яагаад энэ дээр ингээ та нар өдий хүртэл энэ дээр арга хэмжээ аваагүй энэ хуулиудаа та нар нэгтгэхэд өргөн бариагүй юм бэ. Тэгээ хэдэн өргөн барьсан гişүүд нь хардагдаж сэрдэгдээл. Тэгээ ингээ хэдэн давтрууд нь ингээ хоорондоо одоо тэнгэр газарч болох нь шүү дээ. Казахстан ч одоо янжуур тамхи хийдэг, дүнсэн тамхи хийдэг. Тэгээ тэд нар нь одоо зах зээл дээр хамгийн хямдхан тамхи болох нь байна. Тэгээ одоо тэрийг хүүхдүүд татахгүй гэсэн баталгаа нь яг үе. Эрүүл мэндийн талаас янжуур дүнсэн тамхи чи илүү л одоо хор хөнөөлтөй баймаар за эрүүл мэндийн яамна тэр мэрэгжилтэнгийн хийснээр бол байхаар байна гэж ярьлаа. Тэгээ тэр янжуур тамхи татгарынхан хор тавдар тусахгүй юм уу? Зүрх судасны өвчин тусахгүй юм уу? Одоо энэ чинь ингээ явсаар гад Казахстаны тамхины үйлдвэрүүдийн лоббины л юу болж харагдаад эхэллээ шүү дээ. Яг энэ байл рүү явах юм бол. Сангийн яам дотрын болон газар чимэд сөрөө. Тэгэхээр Евразийн худалдааны хэлэлцээртэй холбоотойгоор бол бас улсын хурлын 117 дугаар тогтоол гарсан байгаа. Тэгэхээр нөгөө тэр хэлэлцээрт хамаарч байгаа 5 орны гайлын дотрыг бол ингээд тэгэлсэн. Тэгээ түүнтэй холбоотой бас энэ ялгууртай байдал үүсгэтэй холбоотой асуудлыг засгийн газар зохицуулаа гэдэг ийм тогтоол гараад өнөөдөр бид нар засгийн газрын хуралдаанаар онцгой албан татварын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг бол хуулийн төслийг бол ингээд өргөн барьсан байгаа. Тэгээ өнөөдөртөө бас улсын хуралд өргөн барихаар шийдвэрлсэн байгаа. Тэгээ энэ дээр бол гол агуулгын юу гэхээр гайлын татваруудаа тэглээд тэгэхээр бүх улс оронд бол одоо гайлын татваргүй тамхи бол орж ирнэ гэсэн үг. Харин гайлын татварын дээр 30% онцгой албан татвараараа нөхөд тооцох гэсэн ийм онцгой албан татварын хуулинд нэмэлт өөрчлөлт орж зохицуулж байгаа. Энэ их чухал асуудал. Бид яг энэ хуулийг ингээд хийгээ явж хахад Евразийн гэрээ хэлцээр одоо батлагдсан. Орлоод эн чинь болохгүй штэ хүн хамаа хавдарт одоо нэрвэгдүүлэх нүү гэдэг юм хэлсээр байгаа л юм болсон. Тэгээ аргаа ядад улсын хурлын тогтоол гаргуулад онцгойгоороо нөхөд олчин гэд тухайн үеийнхэн салбарын сайд нар хэлцээр одоо халж исэн хүмүүс нь хэлжсэн та нарт та улс төрийн үлгэр болвоо гэд би анхааруулж лээсэн. Тэгээ үнэхээр үлгэр болохоо шахлаа. 4 сарын 15 гэхэд орж ирэх нү гэж би ч одоо засгийн газраас асуулгач тавилаа. Шаардлаа, бүлэг дээрээ ч ярьлаа. Тэгээ энэ учрал ерөнхий сайд бас манлайлж энэ дээр анхаарч одоо бас ингээд оруулж ирж байгаад бол би баяртай байгаа. Тэгээ энийг нь бол хэлцээд энэ хямдхан янжуур тамхи орж ирж Монгол улсыг хавдарт нэрвэгдүүлэхгүй, хүүхдүүдийг эрүүл мэндийг нь хордуулахгүй байх үднээс бид нар бас тэрэн дээр анхаарсан.
Тэгээ энэ хуультай бол тэр бол хамаагүй асуудал байсан. Бид бол энэ хуулиараа янз бүрийн татварыг өндөр болгох ёстой гэсэн бодлого байсан. Одоо